Сайн байцгаана уу? Та бүхэндээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргье. За өнөөдөр та нарыг Францын нийслэл Парис хот руу авч явнаа. За ингээд хэрэгтэй шууд орцгоё. 2001 оны 12 дугаар сарын 1-ний Бямб гарагт Парисын бизнесийн төв La Défense орчимд байх Neuilly гүрний төв хэсгийн шатан дээрээс өглөөний 10 цаг 30 минутын үед нэгэн эмэгтэй зогцос олдсон байна. Цагдаа нар тэр даруй хамгаалтын бүс тогтоож цогцыг анхан шатны байдлаар шалгаж эхэлдэг. Эмэгтэй дээш харсан байрлалтай хэвдэж байсан бөгөөд спорт хувцас өмссөн түүний салхины хамгаалттай хүрэн дотор замцсан цуснд нэвтсэн за бие барьсан тэркошог лигэнсэн баг зэрэг доошилсон нь энэ хэрэг зүгээр нэг аллах биш илүү ноцтой зүйл байж болжгүй гэсэн аимшигт тамгийг бол төрүүлж байв. Хохирогч эмэгтэй олон удаа хутгалуулсан нь илэрхий байсан бөгөөд шархны байдал нь ширүүн тэмцэл болсон байж магадгүй гэлтгэж энэ нь өш хонзонгийн сэтэлтэй аллах байсан уу? Хайр дурлалын зөрчлөө эсвэл санамсаргүйгээр тааралцсан удамжны алуурчны хэрэг байсан уу? За хэргийн газар дээр цагдаа нар өчүүхэн ч гэсэн уул мөр, баримт нотлохоо ирж хайж эхэлсэн ч энэ хэрэг тун удалгүй маш хүндрэлтэй болох нь тодорхой болдог. За учир нь гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь бараг хүнгүй хоосон орчин байсан бөгөөд нэг талд нь метро, урдны зам, нөгөө талд нь офисын барилгууд, цөөн хэдэн орон сууц байсан ч тэр газрыг шууд харж болох байрлалтай биш байсан. Ямар ч гэрчгүй, аллагын зэвсэггүй, тодорхой уул мөргүй зогцос олдсон үед мөрдөн шалгах ажиллагаа төвөгтэй болох нь тодорхой байлаа. Энэхүү хэрэг Парисын нэр хүндтэй мөрдөн байцаах алба болох туршлагатай мөрдөгчдөд шилжүүлэгдсэн. За тэдний хамгийн ихний зорилго бол хохирогчийг таньж тогтоох явдал байлаа. Эмэгтэй хүрэмний халааснаас нийтийн тээврийн карт олдож түүнийг Мари Анес гэдэг болох нь тогтоогдсон. За мөрдөгчд түүний гэрт очиж ойр дотны хүмүүсийг нь байцаасан бөгөөд Мари Анес 44 настай ганц биеэж охинтойгоо хамт амьдардаг байсан бөгөөд өмнөх хоёр нөхрөөсөө салсан ч харилцаагаа муутгаагүй хүүхдүүдээ хамтдаа өсгөж харилцан ойлголцдог байж. За гэр бүлийн хувьд ямар нэгэн ноцтой зөрчил бол илрээгүй. За ажлын хувьд ч мөн адил тэр удирдлагын нарийн бичгийн дарга хийдэг тайван асуудалгүй амьдралтай нэгэн байжээ. Түүний таньдаг хүмүүс түүнийг хөгжилтэй, царайлаг, эрч хүчтэй, спортод дуртай эмэгтэй байсан гэж дурсан ярьсан байна. Ойр дотны хүмүүсийнх нь хэлснээр тэр өглөө эрт фитнес клубт тогтмол явдаг байжээ. Тийшээ очих зам нь бараг ганцхан бөгөөд тэр заавал Neuilly гүүрийг атлах ёстой байсан. Хэргийн газраас мөрдөгчд нэг чухал зүйлийг анзаарсан нь Мари Анес тухайн өдөр авч явсан спорт цүнх нь алга болсон байв. За энэ нь хулгайн сэдлийг бүрэн өгөөсгөх боломжгүй болгож байсан ч түүний гэр бүлийнхэн тэр үнэтэй зүйл бидээ авч явдаггүй гэж мэдүүлсэн тул энэ таамаг сул хэвээр үлдсэн байна. За цогцыг шинжилэхэд шархны хэлбэр хэмжээ нь хурц эртээ зэвсэг магадгүй том хутгаар дайрсан болохыг нь илтгэж байв. Хохирогч цээжиндээ хутгалуулсны улмаас нас барсан бөгөөд уушиг нь 15 см гүн нэвт сийчигдсэн байжээ. Мөн түүний гар дээр хамгаалах үед үүсдэг гэмтлийн уул мөрүүд илэрсэн нь тэр зүгээр нэг бууж өгөөгүй харин амь тэмцэн эсэргүүцээж довтлогчийн цохилтыг хаах, зайлах гэж оролдож байсныг нотолж байв. Спортлог эрч хүчтэй эмэгтэй байсан учраас тэр алуурчинтайгаа нүүр тулан тэмцэн нь тодорхой байлаа. Хэрв тийм ширүүн тэмцэл болсон бол хин нэгэн хашгираан сонссон байж таарах ёстой. За ингээд мөрдөгчд ойр орчмын хүмүүсээс эрч хайж хохирогчийн өглөө явсан замыг дахин наривчлан шалгасан. За түүний гэр La Défense орчимд байрлаж байсан бөгөөд Neuilly гүр хүрэхэд ердөө 800 метрийн зайтай байжээ. Удалгүй тэд маш чухал гэрчтэй таарсан бөгөөд нэгэн сувилагч эмэгтэй байв. Тэр өдөр бүр яг энэ замаар явдаг байсан бөгөөд хэрэг гарсан өглөөний 7 цаг 30 минутын орчимд хэргийн газар бараг ойрхон байрлах жижиг гүүрэн дээр нэгэн залуугийн халдлагад өртсөн гэж мэдүүлжээ. За энэ цаг нь Мари Анес халдлагад өртсөн гэж үзэж буй цагтай яг давхцаж байсан. Сувилагчийн мэдүүлснээр тэр залуу түүн рүү ойртож садар самуун аимшигтэй үг хэлсэн тул тэр маш их айж эргэж харалгүй зогтсон байна. За мөрдөгчдийн хувьд энэ зүгээр нэг тохиолдол биш байлаа. Тэр эмэгтэйг айлгсан хүн магадгүй яг тэр алуурчин байх өндөр магадлалтай. Сувилагчийг цагдаагийн хэлцээр дуудаж түүний хэлсэн дүрслэлээр сэжигтний хөрөг зургийг бол гаргасан байна. Тэрээр 25-аас 30 орчим насны 180 см орчим өндөр жинсэн өмд нисгэгчийн загварын курт өмссөн залуу гэж бол тодорхойлсон. За ингээд хөрөг зургийг Парис орчмын бүх цагдаагийн хэсгүүдэд тараасан байна. Сувилагчийн өгсөн тайлбар дах үг хэллээг дүр төрхийг анзаарсан нэгэн цагдаа тэр хүнийг таньсан бөгөөд
Тэр өмнө нь одоо яг адил төрлийн хэрэг дээр ажиллаж байхдаа энэ этгээдийг баривчилж байсан учраас нэрийг нь шууд хэлсэн бөгөөд тэр хүн бол цагдаагийн байгууллагад аль хэдийн танигдсан аюултай этгээд гэгддэг нэгэн байв. За түүний нэрийг Марк Машан гэдэг. Тэр ердөө 19 настай ч аль хэдийн одоо бэлгийн хүчирхийлэл, санаатай халдлагын хэрэгүүдээр хэд хэдэн удаа шийтгэгдсэн залуу байв. За түүний мэдээлэл цагдаагийн бүртгэлд байсан тул мөрдөгчд одоо хаягийг нь олж тогтоон хэрэг гарснаас 2-7 хоногийн дараа гэрт нь очиж баривчилсан байна. За гэрт нь хийсэн нэгжилгээр түүний өрөөнөөс сувилагчийн хэлсэнтэй яг тохирох нисгэгчийн загварын одоо күүртэг болцсон бөгөөд нуглаас дээр нь одоо цус байж болжгүй толб хүн хэд хэдэн хутаг олцсон. Түүнийг цагдаагийн хэлцэст авчирч одоо байцаалт эхлэхээс өмнө эмчийн үзлэгт оруулсан байдаг. За тэр үед түүний суган доор одоо хумсны маажилт мэт сорь илэрсэн анхаарал татсан бөгөөд энэ нь хохирогч амьд тэмцэн эсэргүүцэх үедээ түүнийг маачсан одоо байж магадгүй гэсэн таамгийг бол төрүүлсэн. Гэвч сэжигтний дурсамж тун бүдэг бадаг байсан ба тэр арх их удааг мансууруулах бодис хэрэгэлдэг байсан тул хэрэг болсон одоо шөнө яг юу хийснээ тодорхой санахгүй байв. Байцаалтын үеэр тэр өөрийгөө одоо хамгаалах үүднээс 2001 оны 12 дугаар сарын 1-ний өглөө би Парист найзынхаа гэрт унтаж байсан гэж мэдэгдэн өөрийгөө бүрэн гин буруугүй хэмээн одоо зүтгэж байсан. Гэвч мөрдөгчд түүний хэлсэн бүхнийг нэг бүрчлэн шалгаж эхлэхэд нэг ч найз нь энэ мэдээллийг батлаагүй бөгөөд түүний хэлсэн бүхэн одоо нэг нэгээрээ нуурж удал болох нь илэрч байв. Сэжигтнийг илүү сайн ойлгохын тулд мөрдөгчд хамгийн ойр одоо хүнтэй ярилцахаар шийдэж түүний ааваас нь мэдүүлэг авсан. За түүний аав нь ч бас цагдаа хүн байсан. За эцгийнх нь өгсөн одоо тодорхойлолт мөрдөгчдийн сэжгийг улам баталгаажуулсан. За тэр хүүгээ хүчирхийлэл үйлдэх чадвартай, хяналтаа алддаг, догшин зан авиртай гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд ийм төрлийн одоо аимшигт хэрэг үйлдэх бүрэн боломжтой хүн гэдгийг бол нуугаагүй юм байна. Тэрээр миний хүү эмэгтэйчүүдтэй холбоотой асуудалтай байсаар ирсэн. Тэр хулгай хийхийн тулд хүн алахгүй байх. Харин бэлгийн шинжтэй одоо халдлагын үед илүү хүчирхийлэл одоо гаргаж үйлдэж магадгүй хэмээн одоо хэлсэн байна. За энэ үгс мөрдөн байцаалтын хүрэг улам чангалж бүх сэжиг одоо Марк Машан руу улам бүр чиглэж эхэлсэн. За удалгүй мөрдөгчд сувилагчийг дахин дуудаж нэг талдаа одоо харагддаг толны цаанаас сэжигтнийг таних боломж олгосон. За сувилагч бараг эргэлзэхгүйгээр тэр хүн бол яг өөрийг нь айлгсан залуу мөн гэж одоо мэдүүлсэн. За тэр өмнө нь гэмт хэргийн түүхтэй гэрчээр танигдсан. За би дээрх шархан одоо хохирогчийн эсэргүүцлийн уул мөртөө тохирч байсан. Гэсэн ч яг бодит материалын нотлохоо байхгүй байв. Түүний күүртэг болон хутганууд дээрх ДНХ-гийн шинжилгээний хариу хараахан гараагүй байсан. За дээрээс нь мөрдөгчд хэргийг хурдан хаахыг хүсэж байсан тул түүний эцгийг хүүтэй ярилцуулахаар шийддэг. За магадгүй эцэг нь одоо хүүгийнхээ сэтгэлд хүрч үннийг хэлүүлэх одоо болов уу гэж найдсан байгаа. За гэвч энэ яриа одоо эсэргээрээ бол нөлөөлсөн. Эцэг нь өөрийн хүүг хамгаалахын оронд цагдаа нарын талд орж түүнийг ийм хэрэг хийх чадвартай гэдгийг илэрхийлсэн нь залууг гүн зочирдуулсан ч одоо тэр бууж өгөөгүй өөрийгөө гин буруугүй гэж үргэлжлүүлэн мэдгцээр байсан байна. За цагдаа хорих хугацаа дуусахад тун ойрхон байсан тул нэгэн мөрдөгч одоо илүү нарийн сэтгэл зүйн аргыг бол ашиглахаар бол шийддэг. Тэр залуугийн мөрөн дээр зөөлнөр гараа тавьж халуун кофе хийж өгөөд итгэлийг нь олж эхэлсэн байна. Тэр Маркийг одоо бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай бол мэдэж байсан бөгөөд яг тэр эмзэг сэдвийг нь хөндөж удаан хугацаанд дотроо хадгалж ирсэн шархыг нь бол нээсэн байна. За удаан хугацаанд хинт ч ярьж байгаагүй энэ зовлонгоо анхудаа хин нэгэнд яриад залуу аажмаар одоо сэтгэлээ нээж хамгаалт нь суларч эхэлсэн байна. За мөрдөгч түүнд ийм зүйлд өртсөн хүмүүс заримдаа өөрсдөө хүчирхийлэгч болж хувирдаг. За магадгүй тэр өглөө чиний хувьд ийм зүйл болсон байж болох юм аа гэд чи халуурчин биш хэрвээ хүн одоо нас барсан бол энэ нь чиний хүссэн зүйл биш. Шүүх үнийг ойлгоно. За чи амьдралаа үргэлжлүүлж одоо чаднаа гэсэн итгэл төрүүлэх бол үгс хэлээд ирээдүйд юу хийхийг одоо хүсэж байгааг нь асуухад тэр цэрэгт орохыг болоо хүсэж байна гэж хариулсан байна. За мөрдөгч одоо би чамд тусланаа. Шүүгчд чиний жинхэнэ зорилго юу байсныг тайлбарлаж өгнө гэхэд за хэдэн минутын дараа Марк сэтгэл санаагаар бүрэн унаж эцэст нь бууж өгч одоо хэргийг хүлээн зөвшөөрсөн байна. Түүний ярьснаар тэр шөнө Bois de Boulogne одоо орчимд тэнүүчээлж арх ууж харт амих одоо хэрэглэснээр хэтэрхий мансуурсан байдалд орсон байна. За Bois de Boulogne гэдэг газрыг би өмнө нь нэг хэрэг дээр ярьж байсан. За Bois de Boulogne одоо Парис хотын 16 дугаар дүүрэгт байрлах өргөн удам ой ногоон бүс бөгөөд одоо нийслэлийн хамгийн том амралт зугаалгын газруудын нэг. Марк одоо тэгээд хит мансуурсныхаа дараа тэр өөрийгөө Нөйли гүүрийн одоо төв шатан дээр байгаагаар бол сансан.
За гартаа эвтэг утга барьчихсан, өмнө нь нэг эмэгтэй хөдөлгөөнгөө хэвтэж байсан. Хөлд орно цус тогтсон байхыг бол харсан байна. За тэр энэ аимшигт дүр зургийг хараад сандарч юу болсныг ойлголгүй зүгээр л цугтсан гэж мэдүүлсэн байна. Эдгээр мэдүүлгүүд нь логиктой хоорондоо нийцэж өмнө нь болон дараа нь болсон үйл явдлууд бүгд Маркийн ярьсандаа таарч байсан тул яг гол мөчтөр худал хэлэх ямар ч шалтгаан байхгүй мэд мөрдөгчдөд санагдсан байна. Түүн дээр нэмээд тэр нэг чухал деталь хэлсэн нь тэр гарынхаа цусыг арчилгүй гараа утгатайгаа шууд хүүртгэнийхээ халаас нь хийсэн гэж мэдүүлсэн байна. За энэ нь түүний хүүрхэн дээрх цусны толботой яг таарч байв. За цагдаа хорих хугацаа дуусмагц Маркийг шүүх рүү шилжүүлж мөрдөн шалгах шүүгчийн өмнө аваадсан бөгөөд тэр тэнцч гэсэн мэдүүлгээ баталж тэр эмэгтэй рүү бэлгийн хүслийн үүдэлтэйгээр дайрсан гэж нэмж хэлсэн байна. За түүнийг аллахын хэрэгт албан ёсоор яллагдаг жардатаж урьдчилан хорих ангид шилжүүлдэг. За 3-7 хоногийн дараа Марк гинт мэдүүлгээсээ буцаж өөрийгөө гин буруугүй гэж зарласан байна. Гэвч түүнийг хинч сонсоогүй. За гэтэл 6 сарын дараа бас нэг эмэгтэй алга болж энэ хэрэг дахин бол нэгддэг. 2002 онд нэгэн залуу Ноэли Сюрсенийн цагдаагийн хэлтэс дэрж танил эмэгтэй болох Мария Жюди Арожо сургаггүй алга болсныг мэдгдсэн байна. За тэр үргэлж тэднийхээр орж гарч мэд мэдээд кофе уучгаад буцдаг байсан ч тэр орой гэртээ хараагүй байна. За цагдаа нар тэр даруй өмнөх өдрийн аимшигт олдврыг сансан бөгөөд Ноэли гүүр дээр яг өмнөх хэрэг гарсан газарт дахин нэг эмэгтэй цогцос олдсон юм байна. Хоёр дахь хохирогчийн хоолойг шилний хагархаагаар хэрчиж хөнөөсөн ба түүний гар зүнх төрөвч бичиг баримт юуж үлдээгүй алга болсон. За эхэндээ цагдаа нар хохирогчийг хэн болохыг ч мэдэхгүй байв. За ингээд тэд алга болсон эмэгтэйтэй холбоотой эсхийг шалгахаар шийдэж тэр залуугаас хэрвээ бид танд зураг үзүүлбэл та харж чадах уу гэж асуусан байна. За энэ үгс түүний дотор бол нэг л эвгүй сэтгэл төрүүлсэн. За цагдаа нар зургийг түүнд үзүүлэхэд алга болсон танил эмэгтэй байх нь бол тэр. За түүний хувьд энэ бол цохилт биш жинхэнэ сүрэл байсан. За тэр эмэгтэй бол ээлдэг, бусдад үргэлж туслахад бэлэн, хүн бүрийг анхааралтай сонсдог, халуун дулаан сэтгэлтэй нэгэн байсан. За Мария Жюди ажил болон ганц хүү хоёрынхоо төлөө амьдардаг, хүүдээ бүхнээ зориулсан жинхэнэ зоригтой ээж бөгөөд хэрвээ хэрэгтэй бол хоёр дахин их ажиллахад ч бэлэн. За өглөө эрт босож, орой унтаж, цаг хугацаа хүчээ үл хайрлах хязэж шандрахгүй эмэгтэй байсан байна. Гэвч мөрдөгчдийн үзэж байгаагаар энэ хоёр атлах хоорондоо дэндүү төстэй байв. За нэгдүгээрт газар болон цаг. За хоёр цогцос яг нэг газар Ноэли гүүр дээр өглөө эрт олцсон. Хоёрдугаарт хохирогчд. За нас нь ойролцоо төрөх байдал нь төстэй эмэгтэйчүүд. За гуравдугаарт үйлдэлийн хэв маяг. За нэг нь хутгаар нөгөө нь шилний фильтргийгээр хөнөөгдсөн бас хоёулангийнх нь цүнх алга болсон байна. Энэ бүхнээс харахад нэг л хүн ижил аргаар үйлдсэн мэт сэтгэл төрүүлж байлаа. Тэгвэл энэ хоёр эмэгтэйг нэг хүн хөнөөсөн байж болох уу? Хэрв тийм бол шоронд хоригдож буй Марк Машан гэмгүй гэсэн үг. За гэвч мөрдөгчд Мари Анесийн алуурчин аль хэдийн баригдсан тэр нь бол Марк Машан. За тиймээс энэ хоёр дахь хэрэг бол дуурайгч, өөрөөр хэлбэл эхний хэргийг хэвлэл мэдээллээс мэдэж аваад яг адилхан үйлдсэн этгээдийн хэрэг гэж үзв. За тэр үед хинч анхны мөрдөн байцаалт буруу байж магадгүй гэж хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй байна. За харин шоронд сууж байсан Марк Машан энэ хоёр дахь аллахын тухай сонсоод өөрийн гэмгүүг батлах боломж гэж харсан байдаг. Мөн тэр өөрийгөө хамгаалах нэг зүйлд найдаж байсан нь ДНХ-ийн шинжилгээний хариу байсан. За учир нь Мари Анес амь тэмцэн эсэргүүцсэн нь тодорхой байсан. За хэрвээ Марк Машан үнэхээр алуурчин бол түүний ДНХ хохирогч дээр байх ёстой. За хохирогчийн ДНХ түүний хувцсан дээр байх ёстой. Гэвч түүний хувцсан дээрч хохирогч дээрч хэргийн газраас ч юу ч олдоогүй. Харин күүртгэн дээрх цусны толбо нь өөрийнх нь цус байдаг. За энэ бол маш хүчтэй бараг ницаашгүй баримт байсан. 8 сарын дараа гарсан ДНХ-гийн шинжилгээ нь Маркийг цагаатгах ёстой хамгийн хүчтэй нотлохой байв. Гэвч бодит байдал дээр энэ баримт шүүхийн шийдвэрийг өөрчилж чадаагүй. За учир нь мөрдөгчд болон мөрдөн шалгах шүүгч аль хэдийн өөрсдийн итгэсэн үнэнд гүн бат итгэчихсэн тэдний хувьд хэрэг аль хэдийн шийдэгдсэн гэж үзэж байсан юм. За хэдийгээр ДНХ-гээр ямар ч холбоо тогтоогдоогүй ч түүний эсрэг үйлдсэн зүйлс хангалттай гэж тооцогдож тэр өөрөө хэргийг хүлээсэн хэрэгтэй холбоотой нарийн мэдээлэл өгсөн. За мөн нэг гэрч түүнийг бол маш сайн таньсан.
За эдгээр нь шинжлэх ухааны нотлохоноос илүү жин дарж түүнийг буруутай хэвээр нь үлдээсэн байна. Харин Марк өөрийн өмнөх мэдүүлгээс бүрэн татгалзаж тэр бүх үгийг цагдаагийн сэтгэл зүйн дарамт дор хэлсэн байцаалтын үеэр харсан зурагнуудаас санаа авч тийм дэлгэрэнгүй ярьж чадсан гэж тайлбарласан ч мөрдөгчид энэ мэдүүлгийг эрс үгүйсгэж ямар ч хууль бус арга хэрэглээгүй хэмээн зүтгэдэг. Үүн дээр нэмэгдээд хэргийн газарт болсон дахин үзүүлэлтийн үеэр сувилагч түүнийг дахин таньж хүчтэй айдас сэтгэл хөдлөл үзүүлсэн нь шүүгчийн итгэлийг улам баталгаажуулсан байна. Ингээд эцэст нь мөрдөн шалгах шүүгч Ноэли гүр дээр хэрэг гарсан өдөр Марк Машан байсан. Тиймээс тэр бол алуурчин бөгөөд шүүхийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. 2004 оны 9-р сарын 18-нд хэрэг гарснаас 2 жил 9 сарын дараа шүүх хурал эхэлж Марк Машан өөрийгөө цагаатхан гэсэн итгэл дүүрэн тэмцэгч байр суурийтайгаар шүүх танхимд орж ирсэн ч эхний мөчөөс эхлэн нөхцөл байдал түүний эсрэг эргэж түүний төрх байдал, авир хандлага, догшин ууртай бараг гудамжны этгээд мэд харагдах дүр төрх шүүгч болон тангарагтны нүдэнд түүнийг улам сэжигтэй бүр буруутай мэд харагдуулж эхэлсэн байна. За шүүх хурал үргэлжлэхэд сувилагч гэрчийн суудалд гарч ирсэн бөгөөд Маркийг харахаас ч зүрхшээж нүдээ буруулсан чигээрээ энэ хүн бол яг тэр өдөр намайг айлгсан хүн мөн хэмээн эргэлзээгүйгээр мэдүүлсэн нь танхимд сууж байсан бүх хүнд хүчтэй нөлөөлж уур амьсгалыг эрс өөрчилсөн. Дараа нь Маркаас мэдүүлэг авсан цагдаа шүүхийн өмнө гарч ирэн олон жилийн туршлагад тулгуурсан итгэлтэй өнгөөр би энэ ажлыг 20 жил хийж байна. Тэр над дээр өөрөө ирж ярий гэж хүссэн. Би баттай хэлж чадна. За энэ бол тэр хүн гэж мэдэгдсэн нь тангарагтнуудын эргэлзээг бараг бүрэн арилгаж орхисон. Тэр мөчөөс эхлэн бүх зүйл нэг чиглэлд эргэлт буцалтгүй хөдөлж хамгаалалтын тал хэдий хүчтэй тэмцсэн ч эцэст нь шүүх Маркад 18 жилийн хорихал оноосон байна. За ингээд бүх зүйл дууссан мэт санагдсан ч үнэн хэрэгтээ энэ бол төгсгөл биш харин илүү аимшигтэн үнний эхлэл байсан. 2008 оны 3 дугаар сарын 4-нд Маркийн байцаагдаж байсан хилцээр телевизийн баг сурвалжлах хийж байх үед 34 настай орон гэргүй Давид Саго гэгч итгээд хоёр аллагыг хоёуланг нь өөрөө үйлдсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн нь бүхнийг оронгоор нь эргүүлсэн байна. За өөрөөр хэлбэл Маркад оноосон хэрэг хүртэл түүний хийсэн хэрэг байж болжшгүй болсон гэсэн үг. Камерын өмнө Давид Саго аимшигт мэдүүлгээ хүйтэн ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр өгч эхэлсэн бөгөөд тэр өндөр өсгийтэй худалтай байсан. Би түүнийг шат руу түлхчихсэн. Тэр толгоогоороо унсан би цохоогүй гэж яг л өөрийн биш хөндлөнгийн хин нэгний тухай ярьж байгаа юм шиг тайван өгүүлж байв. За түүний энэ хачирхалтай тайван байдал мөрдөгчдийг гайхшруулж байхад тэр гэнэт би түүнийг шилний хилтерхий ашиглаж алсан гэж нэмж хэлсэн байдаг. За шилний төрлийг мөрдөгчд болон жинхэнэ алуурчин л мэдэж байсан. За мөрдөгч ямар төрлийн шилвэ энэ маш чухал шүү гэхэд Давид Саго нэг нэр хэлсэн нь мөрдөгчдийн мэдэж байсан нууц мэдээлэлтэй яг таарсан. Ингээд цагдаа нар Давид Саго бол Мария Жюди Аражог хөнөөс нь жинхэнэ алуурчин гэдэгт итгэлтэй болсон байна. Гэвч энэ илчлэлт нь асуудлыг шийдсэнгүй харин бүрч төвөгтэй болгож орхисон. За учир нь тэр зөвхөн нэг аллага биш мөн Мари Анесийг ч өөрөө хөнөөсөн гэж мэдүүлсэн бөгөөд энэ хэрэгт аль хэдийн Марк 18 жилийн ял аваад байсан нь мөрдөгчдийг аимшигтэй бодит үнэнтэй нүүр тулахад хүргэж байлаа. Хэрвээ Давид үнэн ярьж байвал тэд буруу хүнийг яллуулсан гэсэн үг. За гисэн ч Давид Сагогийн ярьсан зүйлс нэг талаар зөрчилтэй мэт атлаа, нөгөө талаар гайхалтай үнэмшил төрүүлэхүйц болж тэр өөрийн дотоод мэдрэмжийг илчлэхдээ би өөрийгөө асар хүчтэй мэдэрч байсан. Бүхнийг удирдах байгаа юм шиг. За хүмүүсийн амь насыг шийдэх эрхтэй ч юм шиг мэдрэмж төрж исэн хэмээн өгүүлсэн нь анх сонсоход солиотой хийр хэл мэд санагдавч гүнзгийрүүлж бодоход бодит мэдрэмжийн хүүтэн аимшигт илэрхийлэл шиг сонсогдож байсан. Тэр үүгээрч зогсохгүй хохирогчийг хүчирхийлсэн, цусыг нь долоосон гэх мэт жихүүц дөрүүлэх нарийн зүйлсийг дурдсан ч мөрдөгчдийн хувьд хамгийн чухал нь түүний аимшигт өгүүлэмж биш харин зөвхөн жинхэнэ алуурчин л мэдэх боломжтой баримтууд байсан. Тэр Мари Анесийн спорт зүнхэнд байсан эд зүйлсийг нэг хүрчлэн нэрлэж усны сав, спорт хувцас, бүр CD тоглуулагч хүртэл дурдсан төдийгөө дотор нь ямар дуу байсныг хүртэл оновчтой хэлсэн нь энэ хэргийг үйлдээгүй хүн
мэдэх ямар ч боломжгүй үнэхээр бодит их сурвалжаас гарсан мэт баттай мэдээлэл байлаа. Мөрдөгчд энэ мэдээллийг шалгахад хохирогчийн ах үнэхээр тухайн CD-ний хайрцагыг олсон ч дотор нь бол CD-нд байгаагүй нь Давид Сагогийн үгийг баталж тэр худал хэлээгүйг нотолсон байна. Гэвч энэ үннийг хүлээн зөвшөөрөх нь мөрдөгчдөд амар байсангүй. Хэрвээ тэр үнэхээр Мари Аннасийг алсан бол Марк Машан бүрэн гэмгүй болж бүх мөрдөн байцаалт бүх шүүхийн шийдвэр алдаа байсан нь ил болох байлаа. За иймээс тэд өөр тайлбар хайж магадгүй Давид Саго зүгээр л энэ хэргийг дуурайсан эсвэл бүр шоронд байхдаа Марктай танилцаж түүнээс мэдээлэл авч түүний оронд бурууг өөр дээрээ авах тохиролцоо хийсэн байж болох гэсэн хувилбарыг гаргаж ирдэг. За удалгүй нэг сонирхолтой холбоо илэрсэн нь мөрдөгчдийн дэвшүүлсэн таамагийг улам бодит мэд харагдуулахад хүргэсэн байна. За Давид Саго болон Марк Машанаар нэг хорих ангид байсан нь тогтоогдсон. Ингээд мөрдөгчд Давидаас улам шахалттай асууж эхлэхэд тэр ихэндээ тодорхой хариултаас бултаж магадгүй хэмээн бүдэг бадаг хэлж байсан ч дарамт нэмэгдэх тусам эцэст нь тийм ярьж байсан гэж зөвшөөрсөн нь мөрдөгчдөд яг хэрэгтэй тайлбарыг өгсөн мэт санагдаж тэд Давид энэ бүх мэдээллийг Маркаас сонсож дараа нь өөрийн бодгож ярьсан байж магадгүй гэсэн дүгнэлтэнд улам ойрцсон байна. Эцэст нь Давид мэдүүлгээ өөрчил зөвхөн Мария Жуди Аражог алсан харин Мари Аннесийн хэргийг зүгээр л дуурайсан гэж мэдгдсэн байна. За гэсэн ч прокурор дуурайгч алуурчин гэсэн тайлбарт бол огт итгээгүй харин ч энэ хэрэг дээр цагдаа нар үннийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна гэж бол дотроо бодож Давидын мэдүүлэг хангалттай үнэмшилтэй байхад яагаад үл тоож байгааг ойлгохгүй байсан бөгөөд тэрээр Мари Аннесийн хэргийн эд мөрийн баримтуудыг дахин нээж шинжилгээ хийхийг шаардсан байдаг. За удалгүй шинжилгээний хариу гарсан ба хохирогчийн өмнөдний хэсгээс олцсон эрэгтэй хүний ДНХ нь яг Давид Сагогийнхтай бол таарч байсан. За энэ бол бүхнийг оронгоор нь эргүүлсэн хэний ч өгөөсгөж чадахгүй баримт байв. Гэвч мөрдөн байцаалт энд зогссонгүй. Учир нь сүүлийн нэг боломжит хувилбарыг зайлшгүй шалгах хэрэгтэй байсан. За хоёр хүн хамтран энэ хэргийг үйлдсэн байж болох уу? Ингээд шүүгч хоёр сэжигтнийг нүүрэлдүүлэхээр болж нэг өрөөнд нэг ширээний хоёр талд Марк Машан болон Давид Сагог суулгадаг. За тэд бие рүүгээ бараг харсанчгүй ямар ч тань шинж илрээгүй нэг хорх ангид байсан ч заавал бие биетэйгээ уулздаггүй за огт танилцахгүй өнгөрөх боломжтой байдгийг энэ уулзалт тодорхой харуулсан байна. За ингээд 2008 оны 10 дугаар сарын 7-нд бараг 7 жилийг ямар ч гин буруугүйгээр шоронд өнгөрүүлснийхээ дараа Марк судлагддаг. Тэр шоронгоос гарч ирэхдээ би ийм зүйл надад тохиолдно гэж хизээж бодоогүй. Гэхдээ би бууж өгөөгүй, өөрийгөө ч хорлоогүй. За би тэгсэж чадсандаа өөрөөрөө бахархаж байна гэж хэлсэн байна. За гэвч эрх чөлөө нь бүрэн ялалт биш байлаа. Тэр албан ёсоор ялтаа хийвэр өөрийгөө бүрэн цагаатгуулахын тулд дахин шүүх хуралд орох ёстой байв. Түүнийг жинхэнэ утгаар нь цагаатгахын тулд эхлээд Давидыг буруутай гэж тогтоох шаардлагатай болсон байна. За гэвч нэг асуулт гарч ирсэн бөгөөд энэ хүн сэтгцийн хувьд хэвийн үү, шүүхийн өмнө хариуцлага хүлээх чадвартай юу? Ямар сэтэл, ямар өнгөрсөн амьдрал ийм аимшигт гэмт хэрэг рүү түүнийг түлхөв. За Давид Сагогийн амьдрал эхнээсээ л хүнд, хүйтэн, хайргүй орчинд өссөн. Тэр дутуу төрсөн учраас эцэг эхэн түүнийг бүрэн хүн биш, алдаатай төрсөн хүүхэд мэт үзээж бараг л хүсээгүй үл тоомсорлсон нэгэн болгон өсгсөн нь түүнд маш гүнзгий сэтгэлийн шарх бол үлдээсэн байна. Гэр бүлийнхэн нь түүнд хатуу ширүүн хандаж хайр халамжгүй өсгсөн тухай ах トゥ нарынх нь мэдүүлгээс тодорхой болсон бөгөөд тэр багаасаа гэр бүлдээ байр сууриа олж чадахгүй өөрийгөө илүүдэл хэрэггүй мэт мэдэрч өссөн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр улам бүр нийгмээс тасарч архинд орж амьдралд орооцоор эцэст нь орон гэргүй нэгэн болж машины зогсоол дээр цаасан хайрцагт хоноглож хүйтэн шүнүүдийг дэсвэрлэн амьдралын ёроол руу тэр чигтээ унсан нэгэн байв. Гэвч энэ бүхнээс зугтахын тулд Давид нэг өөр ертөнц рүү орсон байна. За тэр нь бол номын ертөнц. За тэр номын сангуудад өдрийг өнгөрүүлж ном сонин уншиж бүр өөрөө зохиол бичгийг оролдож байсан нь түүнийг бусад орон гэргүй хүмүүсээс огт өөр сонирхолтой онцгой нэгэн болгож байсан. За гэвч энэ уншлага төсөөлөл нь аажмаар аюултай хэлбэрт шилжиж тэр өөртөө нэг давхар дүр бүтээсэн байна. За тэр дүр нь Дан Канака нэртэй цуснд дуртай хүчрэхэг аимшигч дайчны дүр байв.
За энэ бол түүний бодит амьдрал дээр хизээч болж чадахгүй зүйлсийн илэрхийлэл, өөрийн сул дорой дорд амьдралаас зүхтах гарцсан байсан. Энэ төсөөллийн дүрээр дамжуулан тэр өөрийгөө хүчирхэг, бүхнийг захирдаг бараг л супер баатар мэт төсөөлж бодит байдлаас бүрэн тасарч эхэлсэн байна. Түүний зам байдал ялангуяа өөрийгөө хоёр хүн мэдрэх, өөр нэг дүрийн тухай ярих, бүр хохирогчдын цусыг ууж тэр өөр дүрдээ хүч өгдөг гэж хэлэх нь сэтгцийг ноцтой эмгэг байж болохыг бол илтгэж байв. Гэвч шинжээчид эцэст нь нэг дүгнэлтэнд хүрсэн бөгөөд түүний ухамсар бүрэн алдагдаагүй, харин зөвхөн сул дорой болсон буюу тэр хийж буй үйлдэлээ ойлгодог. Тиймээс түүнийг шүүх боломжтой гэж үзсэн байна. За ингээд 2012 оны 2 дугаар сарын 20-нд Давид Сагогийн шүүх хурал эхэлсэн. Хохирогчдын гэр бүлүүдийн хувьд энэ бол зөвхөн ял шийтгэл бус, үннийг мэдэх, бүхнийг эцэслэх, дахин энэ аимшигт дурсамжийг давтахгүй байх сүүлчийн боломж байсан бол харин Маркийн хувьд энэ шүүх хурал түүний нэр төрийг цэвэрлэх, гимгүй гэдгээ батлуулах цорын ганц гарц байсан. Шүүх танхим дүүрэн сэтгүүлчид олон нийтийн анхаарал төвлөрсөн энэ хэрэг аль хэдийн энгийн нэг аллах биш. Энэ бол Францын сүүлийн жилүүдийн хамгийн том шүүхийн алдааны нэг байж магадгүй хэрэг болон хувирсан. За бүх харц, бүх асуулт, бүх шүүмжлэл Парисын эрүүгийн мөрдөн байцаахаар тэр дундаа Маркийг байцаасан мөрдөгчд рүү чиглэж байлаа. За учир нь гэмгүй хүнийг баривчилж буруутган олон жил хорсон нь ил тод болсон байсан бөгөөд шүүхийн танхимд прокурорын төлөөлөгч хүртэл тэдний ажлыг маш ширүүн, бараг дайрч доромжилсон өнгө аясаар шүүмжилж энэ хэрэгт гарсан алдаа зүгээр нэг андуурал биш, харин ноцтой системийн асуудал байсныг бол ил толд хэлсэн байна. За дараа нь шүүх Давид Сагогийн үйлдсэн гэмтэргүүдийг авч үзсэн. За тэр шүүхийн өмнө зогсож Мари Аньес болон Мария Жюди Аражогийн аллагыг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн зөвшөөрч бүхнийг өөр дээрээ авч бүр зарим эргэлзээтэй тодорхой бус хэсгүүдээр хүртэл нэмэлт тайлбар хийж илүү дэлгэрэнгүй ярьж эхэлсэн нь шүүх танхимд сууж байсан хүмүүсийг улам их зочирдуулсан байна. Түүний хамгийн аимшигтай тэр бүхнийг маш нарийн тодорхой, гэхдээ яг л чулуу шиг хүйтэн юу ч мэдрэхгүй мэт ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьж байв. Хохирогчдын ар гэрээхэнд энэ нь хамгийн хэцүү байсан бөгөөд тэд түүний ярьсан үгсээр дамжуулан хайртай хүмүүсийнхээ сүүлчийн мөчийг нүдэндээ харж байгаа мэт төсөөлж байхад нөгөө тал зогсож буй хүн ямар ч гэмшил, ямар ч өвдөлт мэдрэхгүй өөрийгөө хааж хуйгалсан мэт харагдаж байв. За ялангуяа Мария Жюди Аражогийн хүүгийн хувьд энэ бол тэсэшгүй зүйл байсан. За тэр хэлэхдээ тэр маш ухаантай, маш нарийн ярьдаг. Гэхдээ тэр бол мангас. Тэр уучлал хүсэж байгаа байх. Гэхдээ би түүнийг хизээж уучлах чадахгүй. Тэр биднээс ээжийг минь авч одсон. Ийм зүйлийг уучлж болдоггүй гэсэн байна. За эцэст нь шүүх шийдвэрээ гаргаж Давид Сагод 30 жилийн хорих ялууноож түүнээс 22 жилийг заавал эдлэх шийдвэр гаргасан байна. Хохирогчдын гэр бүлийн хувьд энэ бол урт шаналлтай, эцэс төгсөлгүй мэт санагдсан шүүхийн явцын төгсгөл байсан бол Маркийн хувьд энэ шийдвэр шинэ эхлэл болж өөрийгөө бүрэн цагаатгуулах зам нь нээгдсэн. Тэр эцэст нь 3 дахь удаагийн дахин хэлэлцүүлэхийн дараа 2012 оны 12 дугаар сарын 20-нд албан ёсоор гин буруугүй тооцогдож 1945 оноос хойш Францад дахин цагаатгагдсан 8 дахь хүн болсон байна. 2 жилийн дараа түүнд 663 мянган евроны нөхөн төлбөр олгогдсон нь Францын шүүхийн түүхэн дэх хамгийн өндөр нөхөн төлбөрүүдийн нэг байжээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк болон subscribe ба дарангаа бусдтайгаа сэтгэлээ хуваалцаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.